Хүний 8-ны гэмтрийг бол маш ихээр гарч байгаа шүү дээ. Энэ бүхний золиос нь эмгтээчүүд хүүхд байдаг л да. Тэгээд үүнээс урдсан сэргийлэх гол арга зам нь ерөөсөө л иргэд өөрсдөө хянуур болгоомжтой байх л асуудал шүү дээ. Тухайлбал Монгол Улсын иргэн саран гэрлэгч этгээд Англи Улсын иргэн Женота гэрүүл болсон байгаа байхгүй юу. За англич гэжтэй хятад нөхөр байлээ л да. Тэгээд харьяалаа солиулаад англи хэлний болсон юм байлаа. Тэгээд тэд нар хоёр монгол бүсгүйг тэрэ хотоор дамжуулаад Макаод очоод худалдсан байгаа байхгүй. Тэгээ яг энэ үйлдэлд Монгол Улсын шүүхээс тус урд нь 10 жилийн хорих ял оногдуулсан л да. Тэгээ яг 10 жилийн хорих бол сонир биш л дээ. Энэ хүмүүс хичнээн олон хүнийг ингэж худалдсан бол хичнээн олон эмэгтэйчүүд хүүхдүүд худалдагдсан бол эргэж ирээгүй бол тэдний амьдрал хар дарсан зүйч шиг тэр амьдрал хэдийн хугацаагаар үргэлжилсэн бол гэдэг бодоод үзэх нь сэтгэл өвтгөр байхгүй юу. Хүний наймжтад ерөөсөө хүн чинь хүний мөс гэж байдгүй байхгүй. Гагцгүй иргэд өөрсдөө л одоо маш хянуур болгоомжтой байж энэ гэмтрээс одоо урдсан сэргийлнэ л гэсэн үг шүү дээ.